Өнөөдрийн бичлэг дээр урсгал сүрч гэдэг энэ номыг танилцуулах болно. Урсгал сүрч ном бол маш гүнзгий агуулгыг маш баян энгийнээр тайлбарласан нэлээд гүнзгий супер ном байгаа. Номын зохиолч нь бол Солонгост суу тухайтай сэтгэл зүйч гэж хэлэгддэг 37 настай залуу хүн байдаг. Өөрөө ямар ч тийм сэтгэл зүйч мэрэгчлээ өөрөө философи мэрэгчлээ бизнесмен хүн. Тэгсээрнээ Солонгост бол суу тухайтай залуу сэтгэл зүйч гэдгээр бол алдартай болоод байгаа. Тэгээд энэ номын гол санаа нь болохоор бид нэр өөрсдийгөө хүн одоо өөртөө төрж байгаа бодол мэдрэмжээ бид нэр өөрсдөө бий болгодог гэж боддоо шүү дээ тий. Харин энэ номын зохиолч болохоор хүн ерөөсөө тэгэж одоо өөрөө хүснээ бодоод өөрийнхөө бодол мэдрэмжийг удирдаад байдаг тийм ухаантай амьтан биш. Хүн бол ердөө даалт ухамсар, ген, эго гэсэн энэ гурван зүйлдээ бидний бодол хязгаарлагдчихсан байдаг. Номын зохиолч маань энийг юу гэж илэрхийлдэг вэ гэхээр та одоо нэг хашаан дотор байгаа дахиад төсөөлөд үзтээ. Одоо ирээдүгийн төсөөлөд үзтээ. Тэгэх юм бол тэр дахиад нэг тэр хашаан дотор байгаа хин нэг нь дахиатаагаа суугаал тэгэл өндөглөөл тэгж байгаа л нэг чик нь болол дуусна шүү дээ тий. Бидний нүдээр бол тэр дахиад ирээдүйн бол тодорхой шүү дээ тий. Хүн гэдэг амьтан ч гэсэн яг үүнтэй адилхан өөр яг ирээдүгээс ингээл өөрөө сонгоол би өөрийнхөө бодлыг би өөрөө удирдах чинь би өөрийнхөө мэдрэмжийг би өөрөө удирдах чинь гэж боддог ч гэсэн хүн гэдэг бол тэр яг дахианы хашаатай адилхан бидний бодлыг хязгаарлаж байдаг гурван зүйл нь саяны хэлсэнчлэн эго, даалт ухамсар, ген гэсэн энэ гурван зүйл бидний бодлыг хязгаарлчихсан байдаг. Тэгээд хүн яг энэ бодлынхоо хязгаараас чөлөөлөгдөж амьдралаа бүрэн өөрчлөх боломжтой гэдэг нь болохоор энэ номын гол санаа. Тэгээд номынхоо ихэнд болохоор энэ ген, эго, даалт ухамсар гэсэн энэ гурван зүйл бидний бодлыг яаж хязгаарлалт юм бэ гэдэг тухай номынхоо ихэнд бичсэн. Номынхоо сүүл хэсэгт болохоор энэ гурваасаа гараад тэгээд бүр гараад зогсохгүй санхүү болон цаг хугацаа бодлын эрсчлөөнд хүрэхийн тулд яах ёстой юм бэ гэсэн 7 алхмын тухай бичсэн байдаг. Тэгээд тэр 7 алхам болохоор яг дараалалаар нь үйлдэх ёстой чухал. Зарим нэг одоо ингээд амьдралаа өөрчлөхийн тулд хичээж байгаа хүмүүсийг харах юм бол энэ 7 алхмыг яг дараалалаар нь үйлдэлгүйгээр аль нэг алхмыг нь маш сайн хийгээд бус алхмыг огт ингээд хийдэггүй ч юм уу тийм байдлаасаа болоод олигтой үр дүн гаргаж чаддгүй. Тийм учраас 7 алхмаа яг дарааллынхаа дагуу үйлдэх ёстой шүү гэдэг номынхон төгсгөл хэсэгт болохоор 7 алхмын тухай ярьдаг. Тэгээд өнөөдрийн бичлэг дээр болохоор энэ даалт ухамсар, ген, эго гэсэн энэ гурван зүйл бидний бодлыг яаж хязгаарлалт юм бэ тухай жоохон дэлгэрэнгүй ярих болно. Энэ ном мөн бас өөр ген, даалт ухамсар, эгоны талаар сүүлийн уншсан номтойгоо нийлүүлээд баяжуулаад жоохон дэлгэрэнгүй ярих болно. Яг бол энэ ном маш гүнзгий учраас жоохон дэлгэрэнгүй ярина. За эхлээд даалт ухамсарын тухай ярилцъя. Миний хамгийн дуртай сэдв даалт ухамсар. Гэхдээ энэ номыг уншихаас өмнө даалт ухамсарын талаар маш олон ном уншижсэн ч гэсэн яг юу хэлэх гээд байгааг нь ойлгохдагсан байхгүй. Бүхэл хувийн хөгжлийн номн дээр эхлээд амьдралаа өөрчлөхийн тулд даалт ухамсараа өөрчлөх хэрэгтэй. Даалт ухамсараа өөрчлөхгүй бол амьдралаа өөрчлөх боломжгүй гэж хэлдэг шүү дээ. Тийм болохоор яг даалт ухамсар гэдэг нь яг юу юм бэ гэдгийг бүрэн ойлгоогүй ч гэсэн даалт ухамсар амар чухал юм байна гэдэг даалт ухамсартай холбоотой нэлээд ном уншдаг байсан. Гэхдээ яг хамгийн сүүлд ад үзэгдэх зорих 1-р номыг уншаад даалт ухамсарын талаар нэлээд сайн ойлгодог байсан. Тэгээд даалт ухамсар гэдгийг болохоор тэр ад үзэгдэх зориг ном дээр ертөнцийг үзэх үзэл гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл даалт ухамсар гэдэг нь бүр яг юм ертөнцийг үзэх үзэл, суур, итгэл, үнэмшил юм байна л да. Тэгээд бид нэг л одоо нууц номн дээр ч юм уу тэгээд таталцлын хувьд гэж бодохоор даалт ухамсараа өөрчлөх гэлтэхээр би одоо амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэл юм бол амжилтанд хүрэх юм шиг тий. Би одоо ингээд сайхан амьдрын гой байртай болно ч юм уу гэл ингээл төсөөлөл бодох юм бол тэдний бүгдийг биелэгдэх юм шиг бичсэн байдаг шүү дээ тий. Тэгсэн чинь тэр ад үзэгдэх зориг номн дээр болохоор яг суур, итгэл, үнэмшил, даалт ухамсар гэдэг нь одоо жишээ нь би одоо ертөнц бол боломжоор дүүрээ хүмүүс бол одоо аюу сайхан энэ газар бол ингээд амьдрахад сайхан гэдэг итгэл үнэмшилтэй юм байлаа гэж бодъё л да. Тэгвэл тийм итгэл үнэмшилтэй хүн яаж амьдрах вэ? ертөнц боломжоор дүүрэн гэж итгэдэг хүн байх юм бол боломжийг ирж хааштай тий. Харин амьдрал бол боломж байхгүй. Амьдрал бол одоо тий баяалын хүүхдэд л гой боломж байдаг ч гэдэм үү. Тийм нэг суур буруу итгэл үнэмшилтэй хүн байх юм бол хичээхгүй шүү дээ тий. Тэр хүний хувьд амьдрал бол зөвхөн баяалын хүүхдэд л боломж байдаг. Энгийн хүмүүст боломж олоход хэцүү гэсэн итгэл үнэмшилтэй байх юм бол тэр хүн хичээх шаардлагагүй шүү дээ тий. Яг гэвэл тэр хүний ертөнц нь угаасаа тийм шудраг бус учраас шудраг бус ертөнцид тэр хүн хичээгээд ямар ч нэмэргүй шүү дээ тий. Тийм учраас тэр даалт ухамсар гэж хэлээд байгаа зүйл нь одоо бодол биелээ олнооч гэдэг юм тийм шашны зүйл яриад байгаа юм биш. Эсвэргээрээ бидний дотор ямар суур итгэл үнэмшил байна. Амаараа хийж байгаа зүйл маань ч гэсэн тэрэн дээр үндэслэгдэн, үйлдэл маань ч гэсэн тэрэн дээр үндэслэгдэн. Тэгээд үйлдэлээсээ дагаад үр дүн гарна штэ тий. Тийм учраас энэ номон дээр ч гэсэн хамгийн түрүүнд даалт ухамсараа өөрчлөх хэрэгтэй гэдэг. За тэгвэл даалт ухамсараа өөрчлөхийн тулд яах вэ гэсэн чинь урсгал сүрч номон дээр болохоор ийм аргыг санал болгодог. Тэр нь болохоор бидний тархин дотор болохоор толин нейрон гэж зүйл байдаг гинэ. Энэ толин нейрон гэдэг зүйл нь болохоор бусад хүнийг хараад тэр хүн тохиолж байгаа зүйлийг өөртөө тохиолдож байгаа юм шиг бидний тархи андуураад идэг. За жишээ нь одоо нэг гой инээж байгаа хүнийг харахаараа бид нэр дагаад инээгэл те уйлж байгаа хүнийг харахаараа ягаад ч юм гээд дагаад уйлал. Одоо жишээ нь гинт гар нь ингээд түлэгдсэн тань төлөнхийг харагдуулах юм бол тэр уулын тэр
гар нь таны гар биш эсрэг хүний гар хэрний түлэгдсэн гарыг харах юм бол та өөрөө ингээд түлэгдсэн юм шиг гинт таны биеийн дотор ингэж ард сэгдэж штэ тий. Энэ болохоор бидний тархин дотор тэр толин нейрон гэсэн зүйл байдаг юм байна. Энэ толин нейрон гэдэг зүйл нь болохоор уул нь алдаа штэ тий. Яг гэвэл бид нар бусд хүнийг хараад өөр хүний амьдралыг хараад өөртөө тохиолдсон юм шиг мэдрээд ингээд чинь уул нь бол бидний тархины алдаа. Гэхдээ энэ номон дээр болохоор гайхалтайгаар энийг болохоор алт ухамсараа өөрчлөхийн тулд ашиглах боломжтой гэж бичсэн байлээ. За тэгвэл энэ толин нейроныг ашиглаад алт ухамсараа яаж өөрчлөх вэ гэхээр энэ номон дээр болохоор ингэж хэлсэн байлээ. Одоо та ямар байдалтай таны байр суурь чи одоо ямар вэ? Тэгээд та хаана очихыг хүсэж байна? Одоо таны байгаа байдлаас чинь тэр таны хүрэхийг хүсэж байгаа газар чинь хүрчсэн хүн байгаа штэ тий. Тийм хүний 50 түүхийг уншигнэ. Доор хаяж 50 түүхийг яг бодит амьдрал дээр таны одоо байгаа байдлаас чинь таны хүрэхийг хүсэж байгаа газар хүрчсэн тэр хүмүүсийн яг бодит байдлыг кино гэхээс илүү яг бодит амьдрал дээр бий болсон хүмүүсийн түүхийг уншигнэ. Тэгээд тэр 50 хүний түүхийг уншчих юм бол таны даалт ухамсар чинь хар аяанда одоо миний байгаа байдлаас миний одоо байгаа байдал надад таалагдахгүй тий одоо энэ байгаа байдлаа сэтгэл гондуу байсан ч гэсэн миний одоо ийм дутуу дулмаг байгаа байдлаас миний хүрэхийг хүсэж байгаа газар бодит амьдрал дээр хүрчсэн хүмүүс байж тээ гэд бодоод эхлэх юм бол таны даалт ухамсар чинь ч гэсэн тэрийг яг ингээд өөрөө хүрчсэн юм шиг бодож эхэлнэ. Тэгэхээр өөрөө хүрчсэн юм шиг бодож эхэлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр амьдрал дээр миний байгаа байдлаас миний хүрэхийг хүсэж байгаа газар хүрч болох юм бэ гэсэн итгэл үнэмшил болно. Тэгээд дээрэс нь тэр хүмүүсийн түүхийг унших явцдаа би ч гэсэн болно. Би ч гэсэн чадна гэсэн итгэл үнэмшил болно. Тэгээд би ч гэсэн чадна гэсэн амьдрал дээр ч гэсэн над шиг одоо юм хэцүү амьдралтай байгаа хүмүүс миний хүрэхийг хүсэж байгаа газар хүрчсэн байна гэдгийг таны тарих хүлээгээд авчих юм бол тэрийг боломжтой гэдгийг хүлээгээд авчих юм бол та үйлдэл хийж эхэлнэ. Тийм учраас толин нейрон гэж таны тархинд зүйл байдаг учраас та өөрөө ямар байдалд байна? Тэгээд хаана хүрэхийг хүсэж чинь тэр газар чинь хүрчсэн үний 50 түүхийг унших юм бол хараа янда таны даалт ухамсар өөрчлөгдөнө гэж хэлсэн байна. За хоёр дахь нь болохоор ген гэдэг зүйлийн тухай ярилцъя. Ялангуяа энэ сүүлийн үеийн тархины шинжлэх ухааны бестселлер болоод байгаа номнор дээр генийн тухай бүр маш их ярьдаг болчихсон байлээ. Бас дээрэс нь ингээд хүний сэтгэл хөдлөл ч юм уу те ингээд буруу бодол, буруу сэтгэл хөдлөл, буруу мэдрэмжүүд бидний ер нь гентэй бүгдээр холбоотой юм гинэ. За нэг жишээ авъя л да те. Одоо л ингээд би гэртээ байна. Ингээд гэртээ миний амьдардаг гэр юм чинь би энэчээс айхгүй шүү дээ те. Зүгээр л ингээд амар тайван байдаг гэр маань. Тэгтэл гинт гэрэл онтаагаа тас харахгүй болох юм бол би айгаад эхэлнэ. Уулын зүгээр л манай гэр хэрний тас харахгүй болох юм бол айгаад эхэлнэ. Тэгэд эн чинь бол худлаа мэдрэмж гэсэн үг шүү дээ. Манай гэр аюулгүй. Тэг гэрлийн асаахаар би айхаа болол гэрлийн унтрахаар гинт өөрийн мэдгүй айц төрөөд шүү дээ. Энэ болохоор бидний гентэй холбоотой юм гинэ. Энэ ген буюу ДНХ гэдэг зүйлд болохоор хамгийн чухал зүйл нь амьд байх юм гинэ. Амьд байх. Тэгвэл бидний өвөг дээдс амьдарч байх явцдаа амьдрахын тулд яах ёстой вэ? Өвөг дээдс маань одоо дээр үеийн тэр балар эртний үедээ амьдарч байсан баг шүү дээ. Тэр балар эртний үедээ яаж амьдрал илүү ингэж аюулгүй тайван амьдрах вэ гэдгийг ингээд суралцаад явж исэн. Тэгээд тэр суралцаж явж исэн мэдээллүүд нь хадгалагдаж үлдчихсэн юм гинэ. За жишээ нэг бодоод үзье л да тий. Бидний өвөг дээдс одоо тэр балар эртний үед бол харанхууд бол маш осолтой шүү дээ тий. Харанхууд бол хаанаас ч юм бэ нэг араатай амьтанч гараад ирж магадгүй тийм осолтой үед амьдарч исэн. Тэгээд тэр харанхууд бол хөдлөх юм уу ямар нэгэн зүйл хийх юм бол тэр хүмүүс үхчихсэн байгаа тий. Тэгэхээр бидний генд болохоор явууч хадгалагдсан бэ гэхээр энэ бол харанхуй нь аюултай юм байна. Харанхууд бид нар амь насаач алдаж магадгүй. Аль болохоор гэрэл бараадах хэрэгтэй. Харанхугаас хол байх хэрэгтэй гэсэн мэдээлэл бидний ДНХ генд хадгалагдчихсан байдаг. Тэгээд хүн төрөлхтний түүхийг хараад үзэх юм бол бидний одоо яг ингээд одоо гэрэл цахилгаантай, тоог цахилгаантай ийм байшин барилга дотор амьдарч байгаа энэ бол хүн төрөлхтний түүхийг 100 гэж үзэх юм бол тэрний ердөө 1% бидний одоо энэ хөгжилтэй нийгэм. 99% нөгөө балар эртний үед. Тэгэхээр бидний ген бол одоо бид ингээд өөрсдөө ийм амар өндөр хөгжилтэй энэ нийгэмд төрчихсөн ч гэсэн бидний дотор байгаа ген бол тэр балар өртнийхаа дээр үе эрсдэгдэг. Одоо хүртэл бид нар орчин үед амьдарч байгаа ч гэсэн гэрэл харанхуй болохоор яана гэж аюултай гэж мэдэрдэг нь бидний тарих, бидний тэр ДНХ ген гэдэг зүйл бол тэр балар эртний үедээ байгаа болохоор тэгж байгаа юм гинэ. Тэгвэл энэ ном дээр болохоор түрүүн бидний бодол ингэж хязгаарлагдмал байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр бидний ДНХ нөгөө тарих маань тэр дээр үеийн балар эртнийхаа үе эрсдэгээд идэг. Тэгээ бид нэр энэ орчин үеийн нийгэмдээ одоо амжилт олж тэ энэ нийгэмдээ эрхчлөлтөй амьдрахын тулд бидний ДНХ энэ ген гэдэг зүйл ингэж балар эртнийхаа үеэр сэтгэхэд буруу ажиллаад ийна гэдгийг өөрийнхөө тархинд ойлгуулах хэрэгтэй. Тэгж ойлгуулахгүй бол бид нэр ингэж бодлын эрхчлөлтөнд хүрэх боломжгүй юм гинэ. Тэгээ номын нэр нь ч гэсэн урсгал сөрөгчтэй тий. Урсгал сөрөгч гэдэг нь болохоор энэ бидний тархийг ингэж бариад байгаа энэ ген гэсэн буруу үзлээсээ ангижрах хэрэгтэй. Энэ генийхаа урсгалыг сөрөх хэрэгтэй тий. Жишээ нь одоо би гэрлийн асаалтаа хахад айхгүйснаа гэрлийн унтрахад надад айц гэсэн тийм хуурамч мэдрэмж төрөх
төрөх юм бол би тархиндаа хэлэх хэрэгтэй юм байна л да. Энэ бол манай гэртээ аюулгүй. Миний амь насанд аюултай зүйл юу ч байхгүй гэж тархиндаа хэлээд тархинд ойлгох юм бол мэдрэмж нь ардаас нь дагаад өөрчлөгдөнө. Тийм учраас ингээд айцтай мэдрэмж төрөнгүүтээ мэдрэмжээ дагаад айцтай мэдрэмж төрөхөд яана ямар нэгэн аюул энд байгаа юм биш үстэй гэж бодхоос илүүгээр эхлээд тархиар ойлголт, тархиндаа ойлголт тэгээ тархич ойлгох юм бол мэдрэмж чинь дагаад өөрчлөгдөнө. Мэдрэмжээ биш тархиа удирд яагаад гэвэл бидний мэдрэмж бол тэр генийхэн дагуу буруу ажиллаад байгаамаа. Тэгээ энэ номдэр болохоор бараг дэлхийн хүн амын 95% л зүгээр урсгалынхаа дагуу амьдардаг. Урсгалынхаа дагуу амьдардаг гэхээр нөгөө далд ухамсар тий. Тэгээ далд ухамсар нөгөө суур ихтгэл үнэмшлийг ч болохоор бид нар өөрсдөө бий болгоогүй шүү дээ тий. Бид нар төрөөл юу н бараг 0-3 насны хооронд бидний далд ухамсар нөгөө суур ихтгэл үнэмшил маань үүсчихсэн. За дээрэс нь ген гэдэг зүйлийг ч гэсэн бид нар өөрсдөө сонгоогүй. Тэр дээр үеийн балрахтны үед бидний өвгдөөс амьдарч исэн. Тэгээд өвгдөөсийн үед маань амьдарч байхдаа тэр үедээ аюулгүй амьдрахын тулд амьдаас хамгаалахын тулд яах ёстой вэ гэсэн зүйлсүүд нь ген биднэрт хадгалагдаад одоо ирчихсэн гэхээр энэ номны хэлж байгаа гол санаа нь бид нар өөрсдөө ингэ сэтгэхэд байгаа биш юм аа. Яг одоо таны амьдарч байгаа энэ нөхцөл байдалд те таны одоо өвөг дээдсээс чинь ирсэн тэр генийг мөн тэгээд та хүүхэд 0-3 настай байхдаа ямар амьдралаар амьдэрсэн бэ? Тэр амьдралыг чинь тэр далд ухамсыг хийгээд хутгах юм бол та одоо ямар үйлдэл хийх вэ? Тэр үйлдэлийг чинь яг хийгээд хутгах юм бол өөр хүн ч гэсэн яг таны гаргах тэр үйлдэлийг гаргана. Та нэг өөрөө ингэж чөлөөтэй сэтгэж тэр үйлдэлийг гаргаад байгаа биш юм аа гэдэг нь болохоор энэ номын гол санаа маш сонирхолтой байгаад сонирхолтой хэрнээ бас нэлийн гүнзгий агуулгатай ном. За 3 дахь бидний бодлыг хязгаарладаг зүйл нь болохоор эго. Эго гэж зүйл бол бидний бараг толгойн дотроос маань бараг л эго гэдэг бол бидний нэр алтдаг зүйл юм шиг байгаа. Бүр ямар сандал эго бол дайсан гэж ном гарах үү те. Далд ухамсар ч юм уу, ген ч юм уу бидний дайсан гэж ном байдгүй нэ. Эго бол бидний дайсан гэж ном байдаг шүү дээ те. Тэгвэл энэ эго гэдэг зүйл чинь юу вэ гэхээр маш энгийн үгээр бол би бол ийм хүн гэсэн бодол шүү дээ те. Би бол ийм хүн гэсэн таны одоо эго, таны бодол байгаа. Тэгээд бодит байдал дээр та байгаа. Энэ хоёр хоорондоо зөрдөг. Тэгээд эго нь болохоор яг ямар үүрэгтэй вэ гэхээр эго нь болохоор уул нь бол хүнийг хамгаалах үүрэгтэй байхгүй юу? За жишээний бодоод үзэл та тий. Жишээ нь та хамаг мөнгөө нэг одоо мөрөдөө тоглоомд тавиад хамаг мөнгө алдчихлаа. Тэгвэл яг тэр акшнд ингээд би ингээд өөрийнхөө цуглуулсан хамаг мөнгийг одоо мөрөдөө тоглоомд тавиад алдсан юм чинь би зүгээр амиа орлоод үхээд үгүй гэж бодох үед эго ажилтдаг. Үгүй чи энэ одоо ингээ мөрөдөө тоглоомод ингээ хамаг мөнгөө тавьчихсан ч гэсэн таны дотроос эго юу гэж ажиллах вэ гэхээр энэ бол чиний буруу биш ээ. Бусад хүмүүс одоо тэр мөрөдөө тоглоом тоглож исэн хүмүүс лөөвөр хийгээ чамааг ялчлаа. Аль эсвэл бол чамааг мөрөдөө тоглоомод тоглол гэж санал болгосон танаа найз чинь буруу. Энэ бол чиний буруу биш гэж эго дотроос хэлдэг. Ингэж эго нь яаж ажилтдаг вэ гэхээр уул нь хүнийг хамгаалах үүрэгтэй. Ямар нэгэн сэтгэлээр унаад өвхүүлчихгүй тулд эго бол энэ бол чиний буруу биш штэ гэж эго бидний дотроос хамгаалж биднийг бол ингээ хамгаалах үүрэгтэй байдаг. Гэвч эго нь энэ хамгаалах үүрэг нь хэрэгс хитрээд эхлэхээрээ яадаг вэ гэхээр толгойн дотроо нэг хийсвэр ертөнц бий болгочдөг. Тэгээд өөрөө тэр хийсвэр ертөнцийн хаан хатанд болоод сучдаг. Өөрийн амир ингээл төгс онцгой содон гэж боддог. Тэгээд эго өндөртэй хүмүүс бол бүтлгүүтх юм бол тэр хүнд бүтлгүүцсэн шалтгаан байдаг. Өөрийнх нь чадварын дотоод бүтлгүүцсэн гэж боддгоо. Эго өндөртэй хүмүүс бол зүгээр л бусд хүмүүсийн алдаагаас болоод би бүтлгүүцчлээ. Аль эсвэл бол миний одоо өссөн орчин аав ээж маань ч юм уу онцгой болохоор ч юм уу би одоо бараг Монгол улсад төрсэн болохоор ч юм уу амжилтгүй байж гэдэг юм уу тий. Эго өндөртэй хүмүүс бол бүтлгүүтх юм бол бүгдээрээ тэр хүнээс буруу нь болохоор тэр хүнээс ш өөр гадны шалтгаантай гэж боддог. Эго өндөртэй хүмүүс. Эго өндөртэй хүмүүс амжилтанд хүрэх юм бол би л цорын ганц энэ амжилтанд хүрч чадна. Би өөрийнхөө л хүчээр энэ амжилтанд хүрсэн гэж боддог. Ерөнхийдөө бол ингэж өөрийгөө дүүлгэж өөрийгөө ингэж боддог эго нь. Тэгээд эго нь ингээд бидний бодлыг ингээд хязгаарлалцдаг юм байл та. Тэгэхээр түрүүний хэлсэнчлэн эго нь өндөртэй хүмүүс бол өөрөө толгойн дотор нэг хийсвэр ертөнц бий болгоод тэгээд өөрөө тэрнийхээ тэр хийсвэр ертөнцийн хаан хатан болгоод өөртөө ингээд титэм зөвлөгчдөг гэж байгаа шүү дээ. Тэгвэл та бодоод үзлээ. Тэр хийсвэр ертөнцийн хаан хатан байлаа гэж бодъё. Тэгвэл хаан хатан хүн яах вэ? Бусд хүмүүсээс юм гуйх уу, сурахгүй шүү дээ. Бусд хүмүүс тушаана, бусд хүмүүс өөрийнхөө нь хүндлэхийг шаардна, бусд хүмүүс өөрөөс нь гуйхыг хүснэ. Ер нь бол бусд хүмүүсээс ингэж сурыг мурыг гэж бодохгүй шүү дээ. Эго өндөртэй хүмүүс. Тэгээд энэ ном дээр ч гэсэн бидний дотор бол эго бол угаасаа байдаг. Гэхдээ эго нь ингэж хэрэг сэтгэх юм бол өөрийгөө төгс онцгой гэж бодчихдаг. Тэгээд гэхдээ та яг ингээд өөрөө бодит амьдрал дээр амьдралаа өөрчлөөд бодлын эрхчлөөнд хүрэхийг хүсэх юм бол энэ эгого толгойн доторх эгого устгах хэрэгтэй гинэ. Яагаад гэвэл энэ ном дээр одоо ингэж тайлбарснаар энэ ном дээр шиг эго бол дайсан гэдэг ном дээр тайлбарлсан байдаг баха. Бидний толгойн доторх энэ эго гэсэн хийсвэр бий, эсвэл бол энэ бодит бий, энэ хоёрын аль нэг нь амьдрахын гинэ.
Яагаад вэ гэхээр штэ энэ толгойн доторх хийсвэр би томрох тусам миний бодит амьдрал хэцүү болж эхэлнэ. Яагаад гэвэл хийсвэр би ингээд томорчих юм бол би ингээ хаан хатан юм чинь бусд хүмүүсээс гуух шаардлагагүй, бусд хүмүүсээс сурах шаардлагагүй гэдэг энэ томрох тусам бодит амьдрал маань хэцүү болж эхэлнэ шүү дээ, тий. Бодит амьдрал дээр би бусд хүмүүсээс сурахгүй, ямар нэгэн зөвлөгөө авахгүй бол миний амьдрал хэцүү болж эхэлнэ, тий. Харин эсвэргээрээ энэ толгойн доторх хийсвэр ертөнцийнхөө энэ хийсвэр эгогоо дараад үгүй би бол тийм онцгой биш ээ. Би бол бусд хүмүүсээс суралцах хэрэгтэй. Миний одоо хэрэг миний ажил сайн байгаа бол би бол ажиллаа ингэж одоо сайн сурсныхаа хүчинд л миний ажил сайн байгаамаа. Би нэг онцгой чадвартайдаа юм сайн биш байгаамаа. Би хичээсэн болохоор үр дүн гарч байгаа. Хичээгээг бол би бол одоо дампуурч гэдэг юм уу тий. Бодит амьдрал дээр бол тийм ээ гэж эгогоо ингэж дарах тусам бодит амьдралын та томорно. Тэгэхээр энэ ном дээр урсгал сүрч гэдэг нэр нь болохоор яг эго гэдэг зүйл яаж ажилладаг юм бэ гэдгийг мэддэггүй хүмүүс бол зүгээр эгоныхон урсгалын дагуу амьдардаг. Зүгээр л эгон дотроос нь чи бол төгс гэж хэлэхээр тийм ээ би төгс гэл ингээл амьдраад идэг урсгалынхаа дав. Гэхдээ энэ номд болохоор урсгал сүрч гэдэг нь яг бодит амьдрал дээр та өөрийнхөө амьдралыг өөрчлөхийг хүсчихвэл эгоныхон урсгалыг нь сүрэх хэрэгтэй. Зөвхөн эгоныхон ч биш генийхэн ч гэсэн урсгалыг нь сүрэх хэрэгтэй. Ген гэдэг чинь түрүүнтэй жишээ нь харанхуй болох юм бол гинт айц төрөөд юм. Тэгэх юм бол тэрнийхэн ч гэсэн урсгалыг нь төрөө тархинда харанхуй болоо гэд энэ хэрвээ миний гэр аюулгүй орчин байх юм бол харанхуйсэн ч гэсэн аюулгүй гэсэн үг гэж өөртөө тархинда ойлгуулна. За тэгээд даалт хумсар чинь баг 0-3 насны хооронд л тогтолдог гэж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр таны одоо амьдарч байгаа амьдрал чинь танд яг таалагдахгүй байвал 0-3 насныхаа амьдралд та буруу даалт хумсар, буруу итгэл үнэмшлийг суулгацсан байх гэсэн үг шүү дээ, тий. Гэхдээ 0-3 насны хооронд бидний даалт хумсар тогтдог ч гэсэн энийг өөрчилж болохгүй гэсэн үг биш, өөрчлөх боломжтой, бүр маш энгийн аргаар өөрчлөх боломжтой тэр ад үзэгдэх зориг 1-р ном дээр хүртэл хэлчихсэн байдаг, тий. За тэгэхээр өнөөдрийн мачлалын маань бол гол санаа урсгал сүрч ном дээр хэлж байгаа гол санаа нь болохоор бид нэр ингээд өөрсдөө ингээд чөлөөтөө сэтгэхэд юм гэж боддог. Тэгтэл бид нар бол чөлөөтэй сэтгэж байгаа биш юм аа. Таны толгойн дотор төрж байгаа энэ бодол бол ердөө таны даалт ухамсар, ген, эго гэсэн 3 зүйлийн нийлбэр юм аа. Өнөөдрийн маань бичлэг дээр таны бодлыг болвол энэ ген, даалт ухамсар, одоо эго гэсэн энэ 3 зүйл хязгаарлагддаг гэдэгтээ хэрвээ та санал нийлж байгаа юм бол тэгвэл энэ 3 зүйлээсээ яаж чөлөөлөгдөх вэ гэдэг 7 алхмын тухай болохоор дараагийн бичлэг дээр ярилцъя. Тэгээд хэрвээ санал нийлж байгаа дараагийн бичлэгийг бас үзээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя бааш та.